Монгол улсын ерөнхийлөгч Алтмаагийн Баттулга таныг эндэрт урьж байна. Анхаарал тавьсанд баярлалаа. За ингээд өглөөний мэнд төргийн хатагтай ноёд эрхэмсэг элчин сайдууд нэгдсэн үндэсний байгууллагын төлөөлөгчд, эрдэмтэд судлаачид, бизнес эрхлэгчид, төрийн бас байгууллагын төлөөлөлд ирэлцсэн байна. Ингээд дахин өглөөний мэнд төргийн амжилт хүсье. За бүс нутгийн эрчим хүчний хамтын ажиллагааны замын зураглалыг тодорхойлох стратеги, зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулах ажлын энэ бол өөрөө их тийм чухал алхмаа. Сая одоо ганц тулга хэллээ. Энэ бол бас орхны бэлгээ гэж. За та бүхэн санаж байгаа бол миний би 2018 онд 9 дугаар сард Оросын холбооны улсад болсон дорны эдийн засгийн чуулга уулзалтын үеэр зүүн хойд Азийн орнуудыг цахилгаан эрчим хүчээр хангах оргил цагийн ачаалал хуваалцсан нөөц ашиглалтын оновчтой шийдэл болох зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ төслийн ажлыг хамтран цаг алдалгүй шуурхай эрчимжүүлэх зорилго зохицуултын үүрэг бүхий байгууллагыг Улаанбаатар хотноо байгуулах саналыг тавьж байсан. За энэхүү эрчим хүчний супер сүлжээний эдийн засгийн ач холбогдол нь маш өндөр болохыг та бүхний судалгаанууд бас баталсан байдаг. Эрчим хүчний үйлдвэрлэлийн нөөц, хүчин чадал, дамжуулах үлэмж өндөр хүчтлийн шугам, хэрэглэгчид ачааллаа удирдахад эдийн засгийн хамгийн оновчтой шийдэл нь энэ сүлжээ болох юм аа. Жишээ хэлэхэд Монгол улс цахилгаан эрчим хүчийг 1 кВт-ыг 6 центнер ба түүнээс багаар үйлдвэрлэх боломжтой байгаа нь бүс нутгийн зарим хэрэглэгчдийн одоогийн үнэтэй харьцуулахад даруй 3 дахин ийм хямд байгаа. Хилцэгдэж буй санаачлагын үр дүнд цахилгаан эрчим хүч үйлдвэрлэл маш хямдаар хэрэглэгчдэд хүрэх ийм боломжтой судалгаа харуулсан байгаа. Ингэснээр эцсийн хэрэглэгчид хүмүүс өөрсдөө зарцуулах цаг улам их болж амьдралын чанарт эерэг өөрчлөлтүүд гарах юм аа. Орос, Хятад, Япон, Өмнөд Солонгос, Монгол болон нэгдсэн үндэсний байгууллага зэрэг улс байгууллагууд бүс нутгийн эрчим хүчний супер сүлжээ байгуулах талаар тус бүрдээ судалгаа тооцооллыг хийж хамтран хурал зөвлөгөөнүүдийг хийсээр ирсэн. Гэвч энэ санаачлаг харьцангуй удаашралтай байгаа нь бүс нутгийн улсуудын улс төрийн итгэлцэлтэй холбоотой гэж бас судлаачид дүгнсэн байдгийн байна. За Монгол улсын хувьд бол хөрш орнууд бүс нутгийн бусад орнуудтай улс төрийн харилцааны ойлголцлын түвшин өндөр, ямарваа хурцдмал маргаантай асуудалгүй ийм орн билээ. Монгол улс энэ төслийг амжилттай хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх таатай нөхцөлийг бас агуулж байдаг. За эрчим хүчний их үүсвэрийн хувьд ч Монгол улс асар их нөөцтэй уудам нутагтай, жилийн 300 илүү хоногт нартай учир нар салхи нүүрс болон бусад их үүсвэрийн цахилгаан үйлдвэрлэл нь улирлын болон цагийн бүсийн зөрүүнээс үүдэн Япон, Өмнөд Солонгос улсуудын оргил цагийн ачааллыг хөнгөвчлөх, түүнээс гадна хураагуурын үүрэг гүйцэтгэх юм бүрэн боломжтой юм аа. Цэвэр сэргээгт эрчим хүч хэрэглэх нь байгаль дэлхийг хамгаалж буй энэ нүнгөө үйлс тул аль ч улсын хэрэглэгчдэд бас таалагдах нь дамжиггүй. За ингээд дүгнэхэд зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ санаачлагын амжилттай хэрэгжүүлэх үүрэг бүхий бүс нутгийн оролцогч 6 орн болох Монгол, Орос, Хятад, Япон, Өмнөд Солонгос, Умард Солонгос улсуудын зохистой оролцоог хангасан байгууллага байгуулах саналаа би зориуд энд давтан дэвшүүлмээр байгаамаа. Төслийг хэрэгжүүлэх чиглэлээр өнөө хүртэл хийгдсэн судалгааны ажлуудыг уялдуулж нэгдсэн бодлого, зорилгоо тодорхойлон холбогдох гэрээ хилцлүүдийг бэлтгэх зэрэг тулгамдсан ажлуудыг энэ байгууллага зохицуулан уялдуулах, урагшлуулах, эрчимжүүлэх болно. Та бүхэн энэхүү чиглэлээр сайтар хэлэлцэж санал зөвлөмжөө гаргана гэдэгт миний бие итгэлтэй байна. Уулзалтанд оролцохоор манай орныг зорин ирсэн төлөөлөгчд болон бусад эрхэм оролцогч та бүхэнд амжилт хүсье. За баярлалаа. За ингээд та бүхэнд би дараагийн On behalf of the Asian Development Bank, this is worrying, but there is hope. And hope and it outlines the possible. Эдэмжилт эрчим хүчээс татгалзаж сэргээгт эрчим хүч. We had a healthy mix of representatives from government.